Хүн болгоны сэтгэлд нэг хаалга байдаг. Тэр хаалгыг зөвхөн хүндлэл мэддэг. Үл хүндэтгэл хаагаад ирж гэнэ. Зарим хүн юу ч хийж болно. Өөртөө юу ч хийж болно гэж боддог. Хэрвээ болохгүй бол дараа нь уучлаарай хэлчих юм чинь гэж бодоод байдаг. Гэхдээ амьдрал дээр бүх зүйл уучлаагаар засагдахгүй. Нэгэнд жигнэсээ доромжлогдсон гэж мэдрэмж авах юм бол тэр хүний дотор чимээгүй хүн шиг нэг юм хуурчдаг. Тэр нь итгэл байна. Тэр итгэл дахиж ургах хэцүү. Маш төвөгтэй. Яг тэгэхээр гүнзгий шарх үлдчихдэг учраас. Хаяа уучлаарай гэдэг үг оройтсон байдаг. Яагаад гэхээр тэр хаалгыг нэг түлхүүр үг юм биш. Түлхүүр үг нь таны хандлага. Ямар хандлага гаргаж байгаагаас хамаарна. Тийм учраас уучлахгүй тэр нөхцөлд хүрэхээс өмнө өөрийнхөө үгийг үйлдэл болгоно л маш нарийн анзаарч харж авахгүй бол бас болохгүй байдаг. Тэгэхээр хүндлэл харилцааны хамгийн үнэтэй валют. Үргэлжил тийм байсан. Одоо ч тийм, тий? Цаашдаа ч тийм. Нэг алдвал дахиж хизээч хуучин аншаараа сэрхэхгүй.